Гэхдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгахыг Эр Хөнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаа дэлхийн 2 дугаар дайн ба Монгол улс сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Болд судлаач ийм ирхэн байна. За баярлалаа орсон явдалд. За бидний өрлөө хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Тэгээд яг энэ сэдвээ ингэж томьёолсон байгаа. Энэ дээр голцоо бол бид хоёр бол дэлхийн 2 дугаар дайныг ярина. Мэдээж одоо энэ үед Монгол улсын тусалцаа ямар байсан? Энэ дээр бол одоо акцент өгж ярих юм аа. Тэгээ яг энэ дэлхийн 2 дугаар дайны одоо өгтөр шалтгаанууд тийм ээ. Дайны үеийн одоо тэр үе шатууд ямар байсан гэсэн тийм тодорхой сэдвүүдээр ярилцсанаа. За ингээд эхний асуулт. За энэ Зөвлөлт Германы харилцаа дэлхийн 2 дугаар дайны ч одоо хэн эхлүүлсэн гээл одоо ингээл бөө асуудал байдаг те. Зөвлөлт Герман хоёрын харилцаа 20-41 оны үед одоо ямар байсан бэ? За яг дэлхийн 2 дугаар дайны ялалтыг би дараа тэмдэглэх болоогүй байна л да. 1945 оны 9 сарын 23-нд ялтаад бууж өгөх одоо баримтчилтал Япон эзэн тус гаргаж зорсон. За яг одоо бол бид зөвлөлтийн ард түмнээс эх орны агуу их дайнд фашист Германаас нутаг дэвсгэрийн чөлөөлөхөөр явуулсан байлдааны 80 жилийн саяхан тэмдэглэж одоо өнгөрүүлээ л да турш маань. Тэр эх орны агуу их дайн гэдэг бол дэлхийн 2 дугаар дайны нэг бүрэлдэхүүн хэсгэлтэй. Зүгээр дайныг одоо хэн яаж эхлүүлсэн гэдэг бол түүхийн хувьд одоо ч гэсэн түүхчдийн дунд бас мэтгэлцээ маргаан бол байдаг. Гэхдээ хэд хэдэн баримтыг одоо бид бас анхаарал тавих хэрэгтэй л да. Хэрвээ бид санаж байгаа бол хуучин социализм үед бид зөвлөлтийн одоо түүхийг авч үзэхдээ иргэний дайны дараа зөвлөлт Орос улс маань капиталист хүрээлэгдсэн хориг болон босод одоо дайсгансан одоо арга хэмжээгээр хүлэгдсэн байлаа. Гэтэл энэ үед зөвлөлтийн одоо гадаад бодлогод том гарсан амжилт өгөхтөр Зөвлөлт Германы хооронд 1922 онд Фален гэрээ гэж байгуулагдсан. За энэ бол одоо улс төрийнхээс гадна худалдааны одоо том гэрээ болсон. Энэ одоо Зөвлөлт Орос улс одоо капиталист хүрээлэлт тийм ээ. Ингээд амин зэрэгцэн орших одоо өөрийнхөө бодлогыг тулгын хүлээлгэж чадсан анхны дэм алхан байлаа л гэж тухайд үздэг байлаа шүү дээ. За үнэхээр ч тийм байсан. Гэхдээ энэ хэлэлцээрийн хэд хэдэн үр дагавар бай. Дэлхийн 1-р дайнд ялагдсан Герман Версалийн гэрээгээр бүх одоо ар хөлөөлж гисэн байсан. Үүний дотор Германд цэргийн аж үйлдвэр эрхлэхийг бол хориглосон, зэвсэг үйлдвэрлэхийг бол хориглосон. Тодорхой хэмжээний одоо цэргийн тоог нь хязгаарлаад өгсөн байсан л та. Энэ үед бол Герман Европт бол цэргийн аж үйлдвэрээр тэргүүлэх орны нэг байсан. За энэ бараг л тэргүүлэх орн байсан да. Ингээд энэ хэлэлцээрийн дүнд хоёр талын эрх ашиг нэгдсэн л да. Нэгдүгээр зөвлөлт улс одоо тухайд байгуулагдаад 1922 оноос үрж байгуулагдаад иргэн дайн сурсан эдийн засаг сэргээн босох хэрэгтэй болсон. Шинэ технологи хэрэгтэй, цаг хугацаа оожих хэрэгтэй. Одоо боловсон хүчин инженерүүд технологи авах хэрэгтэй. За үүнийг бол Герман хангаж өгсөн л да. Ингээд Германы цэргийн аж үйлдвэрийн нэлээд хэсгийг зөвлөлт бодвол 1920 оноод оршид өөрийнхөө нутагт нүүлгэн авчирч за тэр үеийн одоо Сталинградаас ахуулаад том хотуудад Германы цөөнгөө үйлдвэрүүд ажиллаж Германы одоо тэр хүний инженер технологийн бүрэлдэхүүн ирж байгаа үйлдвэрт ажиллаж үүнийхээ хажуугаар одоо зөвлөлтийн тэр эдийн засгийн сэргээн босгоход хувь нэмрээ харуулах хажуугаар цэргийн технологи бас зөвлөлтийн талд нийлүүлж байсан л да. Зөвлөлтийн одоо тухайн үед ч улаан айран бас хөрөнгө мөнгө муутай байлаа шүү дээ. Тэгэхээр түрүүн хэлсэн технологи санхүүгийн цаг хожих хэрэгтэй учраас Германы технологиг нэлээд ашигласан. За гэхдээ Гитлер засгийн эрхэнд 1932 онд гарснаар
энэ үйлдвэрүүдээ бол буцаад татсан. Зөвлөлт холбоотоос ч гэсэн буцаагаад явуулсан. За хоёрдугаарт яг хөө бид Молдов, Риббентропын үйл давталцах хэлэлцээр 1939 оны 8 сарын 23-нд байгуулагдсан гэдгийг бүгдээрээ мэднэ. Энэ бол яг халахын холбоо байлдааны эд үед байгуулагдсан. Ингэснээр одоо Япончууд бол одоо өөрийнхөө холбоотон гэж үзэж байсан Герман одоо миний нуруунаас хотго зовлоо хэмээн дургуцж үндсэндээ дэсэргүүцэл илэрхийлээд тэгээд засгийн газар нөхцөрөөд Германтай харилцаа нэлийн хөдрүүлсэнтэй. Гэхдээ энэ үйл давталцах хэлцээрээс гадна нэг зүйлийг одоо бас надад өгч жоохон умартуулаад орхитуулаад байдаг. Энэ юу гэхээр 1939 оны 9 сарын 29-нд Зөвлөлт Германы хооронд найрамдал холбоотны гэрээ гэж байгуулагдсан. Ингэснээр энэ хоёр маань одоо холбоотон боллоо шүү дээ. За холбоотон болсноор том гүрнүүд юу хийдэг вэхээр нөлөөнийхөө хүрээг л хаваа. Германы дэмжлэгээр зөвлөлтийн тал Румыниад Бессараб мужийг Молдавтай авсан. За Балтийн улсуудад өөрийнхөө нөлөөний хүрээ, Финляндыг өөрийнхөө нөлөөний хүрээ гэж харилцан тохиролцсон. Ингэснээр одоо Балтийн орнуудад 1940 он цэрэг оруулж өөртөө нэгтгэж авсан л та. За Финляндийн эсрэг бол 1939 оны 11 сарын 30-нд дай эхлүүлсэн зөвлөлтийн тал 3 сар байлцсны эцэст буулгаж авсан. За дээр нь баруун Украин, баруун Белорус ч Польшийн мэдлэлт байлаа шүү дээ. 1920 оноос хойш байлдааны дүндээ одоо улаан харим ялгадаж ухрахтаа найрамдал хэлцээр, ингийн хэлцээр байгуулахдаа энэ хоёр бүгд хамт улсынхаа хэсгийг Польшийн талд өгсөн. Ингээ үндсэндээ одоо Польшийн нөлөөний хүрээнд Герман зөвлөлт хоёр хувааж авсан. Тэгээ ийм л нөхцөл байдлын дунд эх орны агуу их дайн 1941 оны 6 сарын 22-нд Гитлерийн Герман хуучин зөвлөлт холбоот улсын эсрэг итгэлийг эвдэж гэж дүүхэн дээр бичтгэлтэй гинтийн дайралт хийж одоо эхлүүллээ гэж. Тэгээ энэ Герман одоо Оростой 22 онд ингээд гэрээ байгуулад Оросд маш их туссан юм байна шүү дээ. Тэгээ тэр ямар сонирхол байна? Оросд тэгж туслах. Тэр бол нэгдүгээрт одоо Германы хувьд бол өөрийнхөө түрүүн биелсэн цэргийн орчин үеийн аж үйлдвэрээ хадгалж үлдэх гол сонирхол нь тэндээ байсан. Эстэг вестер бүх үйлдвэр бүх юмнуудад чинь одоо холбогдох гэрээний дагуу задлах, хураах, устгах ийм л одоо байдалтай байсан л да. Тэгээд тэр чинь тэр үед чинь Орос чинь бас нэг Америк чинь бас их тусалцаа үзүүлж ирсэн байлээ шүү дээ. Тэр Днепрогэс гэдэг том бүтээн байгуулалтуудыг бас Америкууд бас хийж өгсөн байлээ. Тэр тракторын завод мовч илүү те Америкууд тийм байгаа те. 1930-аад онд Америкт туслах нь юу байх вэ? Зүгээр шаардлагатай өөрөөр хэлбэл томоохон усан цахилгаан станцын хэрэглэдэг генератор бусад тоног төхөөрөмжийг бол Америкийн нэгдсэн улсаас худалдаж авч ирсэн. Тэр үед Америкийн нэгдсэн улсын технологиор бас тэр хүнд байсан л да. Тэгээд тэрнээс болсон гэж ярьдаг шүү дээ. Одоо них өлсгөлэн болоод одоо нэг олон бараг сая хүмүүс өлсгөн нэрэгдэж нас орсон гэдэг. Тэгээд тэр Америкт төлөх байсан юугаа будаагаар төлнөгээд тэр тариачтаас ч нэг баахан тариа будааг нь урааж авч өлсгөлэн болж исэн юм шиг байна. Тэр хоёр үйл явдал хоорондоо шууд холбоотой биш ээ. Биш юм уу те. За. За тэр дайны өмнөхд та түрүүнд урдсан тэр инхтэй биш хамтын ажиллагааны гэрээ гэсэн те Молотов Риббентропын гэрээ гэж. Та энэ дээр нэг тодорхой хариулт хэлэхгүй юу? Ямар гэрээ байсан, хэн ямар үүрэг хүлээж ирсэн? Энийг яхаа хүүхчид бол сайн мэднэ, олон нийт сайн мэднэ л дээ. Тэ 1939 оны 8 сарын 23-нд байгуулсан харилцан үйл давталцах гэрээ. За. Тэгээд Герман маань тэгвэл тийм гэрээтэй мөртрөө яагаад Орос руу дайрсан юм бол? Тий харин тэ гэрээгээ зөрчөөд зөвлөлт холбоот улс эсрэгэл дайн зарлаж авахгүй. Угаасаа тэр үед Европт бол одоо дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн байсан шүү дээ. 1939 оны 9 сарын 1-нд дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн байсан. За 1941 оноос 6 сар хүртэл бол Европт бол дайны байдалтай л байсан. Зүгээр эрч өчн одоо харилцан адилгүй байсан болохоос биш.
Энэ хугацаанд бол германчдэр, зөвлөлт холбоот улсч дээр хэдийгээр холбоотны гэрээ байгуулсан, хэдийгээр хальцсан улд олцох гэрээ байгуулсан боловч бие бинийгээ дайсан гэж л далдуураа үзэж байсан, дайнд хоёлоо бэлтгэж байсан. Тэр хин хинээгээ хуурсан бэ улс төрийн хувьд гэдэг асуудал бас яригдана. Герман давтлаггүй бол Орос тун удахгүй давтлах байсан гэсэн нэг тийм яри байт юм байлээ. Тэ. Тийм бол би сонсоогүй. Та сонсоогүй. За тэгээд энэ Балт, баруун Беларусь, Украин энтрийг нэгтгсэн гэд ярьж байна. Тэр чинь тэгээд ерөөсөө нэг таймын боллгүй тэгэл Оросын цэрэг шууд ороод эзэлчдэг юм. Яа тийм тэр чинь. Том гөрнүүд нөлөөнийхөө хорог нөлөөнийхөө хүрээг хуваахаар бид түрүү хэллээ шүү дээ. Зөвл Герман хоёр дээр дурдсан хоёр одоо баримт бичгийн хавсралт нууц гэрээгээр хилцээрээр тохиролцсон байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ тохиролцооны үндсэн дээр улаан арим өөрийнхөө зөвлөлтийн аюулгүй байдлыг хангахын тулд Балтийн 3 улсад зэрэгэ байрлуулахаар бааз байгуулахаар одоо энэ 3 улстай бас хоёр талын гэрээ хилцээрүүд байгуулсан байсан л та. Ингээд зэргийн баазуудаа байгуулсан. За үүнийг дагалдаад энэ Балтийн улсууд чинь үндсэндээ одоо нохоо улсуудын коммунист намууд тийм тэр коммунистууд засгийн эрх барьж ирсэн юм энэ 3 улс. Үгүй. Энэ 3 улс чинь Балтийн 3 улс чинь өөрөө одоо славянууд биш шүү дээ. Энэ 3 улсын чинь одоо гарал үүсэл нь бол өөр евро арын гаралтайж гэдэг за Герман Пруссийн гаралтайж гэн хойшоо Эстони болохоор Финлянд гаралтай л гэн эн чинь 1721 он хүртэл үндсэндээ одоо Шведийн ариан нөлөөнд байсан мужууд шүү дээ. Шведийн хаан тус. Тэгээ 1721 онд Оросын эзэнт улс Шведийн хаан тусыг дайнд ялснаар өөрийнхөө нөлөөг энэ 3 улсад тогтоосон. Тэгээ энэ оноос хойш энэ Балтийн одоо энэ 3 бол үндсэндээ Оросын эзэнт улсын одоо харьяанд л явж ирсэн. Тэгэхдээ өөрийнхөө соёл, өөрийнхөө одоо онцлог байдлыг хадгалаад ирсэн. За 1917 онд Большевик хувьсгал гарсны дараа энэ 3 улс бол тусгаар тогтнолоо зарлаад тэгээ үндсэндээ тэрнээс хойш 1940 хүртэл бол одоо тусгаар тогтносон улс байж исэн, явж ирсэн. Тэгээд тэр чинь тэгвэл нэг гэрээний үндсэн дээр л орсон юм байна гэж би ойлголоо. Зөв үү? Бид нар наач өөрийнхөө цэргийн баазыг байгуулъя гэд тус нь хоёр талын хэлцээрээр бол цэргийн баазаа байгуулсан. Танаа аюулгүй байдлыг хангах угаасаа бид одоо Германтай тохиролцсон гэдэг үндсэн дээр. За хоёрдугаарт цэргийн баазаа байгуулах дээр чинь байдал бол улс төрийн нөхцөл байдал боломжтой болно шүү дээ. Энэ улсууд чинь одоо хөрөнгөний засгийг түлхэн унгаан зөвлөлт засаг тогтно. Эний чинь дэмжигч нар байна. Ингээд одоо хаалтан дотор сайн дээр үндсэн дээр одоо зөвлөлт холбоот улсад нэгдъя гэдэг хүсэлтэд гаргаад ингээд хууль домжийн дагуу зөвлөлт холбоот улсад нэгдэж байгаа байхгүй. Тийм. Тэр чинь бас нэг Чехийг бас тэгээд авчдаг үлээ юу лээ тэр үед чинь Оросод үгүй юу те. Чехи чи эзэлсэн. Хэн? Орос. Чехийг Чехословакийг 1945 онд чөлөөсөн шүү дээ. Та нөгөө 1939 онд Чехословакийг Герман болгож авсныг Герман болгож авсан. Тий. Би андуураад тийм. Бас л тэр нөгөө Оростой хийсэн хэлцээрийнхээ дагуу манай нөлөөний бүс юмаа гэдгээр л авцсан юм байна тийм үү? Үгүй. Тэр бол өөр тусдаа асуудал. Тийм үү. Тэрний ямар асуудал байсан юм бэ? Тусдаа асуудал тэр бол тийм. За энэ үед Украинч одоо энэ зөвлөлт холбоот улсынхаа одоо хамгийн том хоёр дахь республик нь байжээ. Одоо РСФСР-ийн дараах том хоёр дахь том республик те. Энэ үед дэлхийн 2 дугаар дайны энэ одоо Украины оролцоо хэр байсан юм бол? Гэхдээ тэр үед ч одоо Украин чинь зөвлөлт зэс бүгд нарийн холбоот улсын бүрэлдэхүүнд байсан бүгд нарийн тулс шүү дээ. Та оролцоо гэдгийг одоо ямар утгаар нь хэлж байгаа юм бол. Гэхдээ яг энэ дайнд одоо ялахад Украины хувь нэмэр одоо хэр байсан юм бол? Эх орны авах дайнд одоо нэг ярьж ингэж байлгаж байна тийм ээ. Эх орны авах дайн маань 1941 оны 6 сарын 22-наас за 1942
одоо 45 оны 5 сарын 8-9 хүртэл явууллаа гэж явуулсан гэж одоо зөвлөлтийн төгсөлийг Оросын төгсөлд үздэг шүү дээ. Гэхдээ энэ дотор хоёр үе шаттай. 1941 оны 6 сарын 22-наас 1944 оны намар хүртэл за 10 сар хүртэл энэ бол одоо фашист Германд эзлэгдсэн зөвлөлтийн нутаг дэвсгэрийг чөлөөсөн юм даа. За 1944 оны намраас за 11 сарын эхлээд Зөв Европыг чөлөөлөх даа. Энэ бол 44 оны намраас одоо 45 оны 5 сарын 9-нд дагаар өсгөр хүртэл үргэлжиллээ шүү дээ. Ийм хоёр шаттай явагдлаа. За эх орны агуулгатай эхлэх үед за энэ чинь 4 жил орчим явагдсан. Яагаад одоо улаан харим дайны эхний үед юм хүнд ялагдал хүлээвэ гэдэг. 1941 он гэдэг бол дандаа одоо ялагдлын үе байсан л да. Гэхдээ дайны эргэлтийг авчирсан одоо дулдаан бол Москвагийн төлөө дулдаан. 1941 оны 7, 8, 9 сар бол энэ 3 сар бол маш хүнд үе байсан. За фашист Герман бол хуучин зөвлөлт улсын нутаг дэвсгэрийн нэг 9 орчим хувийг эзэлж авсан байдаг. За Украины бүгд дайнд тус бол бүрэн эзлэгдсэн. За Белорусын бүгд дайнд тус бол ер нь дийлэнхтэй эзлэгдсэн. Яг одоо Ресепсерви одоо тэр зөвлөсөйсмөнд холбоод Орос улсын нутаг дэвсгэрийн за нэг 5 орчим хувь нь цөөхөн гэсэн байхгүй эзлэгдсэн л дээ Германд. Тэгэхээр бүхэл нутгаа одоо фашист Германд эзлэгдсэн Украин одоо ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Дөрөнгөлөгчтэй эсрэг босно тэмцэн нэгдүгээр. 42 он гараад үндсэндээ одоо 4 мэд орцсон 41 оны эхний дээр 3 сар хүнд үе байлаа гэж. Энд болсон 3-4 том одоо ялагдал бий л да. Нэгдүгээрт одоо Белорусын онцгой цэргийн тойрог зөвлөлтийн улаан армийн баг 20 гаруй дивизинд бүслэгдэж буцагдсан. За дараа нь Киевийн одоо тоогоо гэж ярьдаг. Энэ Киевийн онцгой цэргийн тойрог дээр мөн бараг 650 мянган улаан армийн цэрэг бүслэгдэж бараг хагасаа ярчим хүн олзлогдсон. Энэ хүнд ялагдлууд маш их одоо яс суртахууны хувь сэтгэл зүйн хувьд бол хүнд хамт болсон л доо. Зөвхөн нэг асуудал байдгийн тэн дээр Германы тал тактикийн хувьд алдаа гаргаад Москва руу шууд дайрахын оронд за нэг Тулагаа тот байгаа шүү дээ. Тэрнийг эзлэхээр бид нэлээд хохирломцоод за тэгээ ер нь давшилтынхаа үзүүрийг өмнө зүг рүү чиглүүлээгээд тэгээ танк механик хүчсэн гол одоо хүчээ Киев руу чиглүүлсээр дөрөв өмнө хилдэг. Киевийн онцгой цэргийн тойргийн тэр үед чинь бас Украины фронт чинээр гарцсан байсан. Бүсэлтэнд ороод ингээ хүнд ядагдал хүлээсэн. Энэ зэргийг чинь тэр үед бидний сайн мэдэх маршал Будённый командолж байсан. Үүнээсээ болоод талбан тушаалаас авсан. Түүний оронд хамлагдсан одоо Кирпонос гэдэг нэг зөвлөлтийн улаан армийн одоо дэвшиж гарч ирсэн орондоо генерал Жанжин байсан. Тэр өөрөө энэ байлдаанд халагдсан. Бидний мэддэг маршал Баграмян гэдэг Кирпоносын орлогч байсан. Тэр хүн бүсэлтээс одоо бас гарсан ингээд хүнд ялагдлууд их байсан л та. Ингээ Москвагийн төлөө тулдаан 1941 оны 9 сараас эхлээд он дуустал явагдсан. За энэ тулдаанд үндсэндээ улаан арим сөрөг давшилт хийж Москвагийн нэрг данхуудаагаа гэдлэрийн армийг буцчихлоо шүү дээ. Ингээ 42 он гараад үндсэндээ 42 оны эхний удиралд гэдлэрийн цэргийг Москвагаас 200 орчим километр хүртэл одоо баруун зүг үлдэж хөөсөн байна. За 1942 он бол бас хүнд ялагдал үе. За энэ дээр бол явахтэр хуучин зөвлөлтийн одоо гол одоо аж үйлдвэрийн цөм нь бол баруун Европтой байж. Москвагаас баруун дэш байж. Украин, Белорусд байж. Ленинградд байж. Танк үйлдвэрлэх гол 3 үйлдвэр нь ерөөсөө нэг нь Керевийн завод Ленинград, нөгөөх нь бүр хамгийн том завод нь танк үйлдвэрлэх Харьковт байсан. Тийм. За ингээд Белорус бас завод. Эдгээр чинь нийтдээ бараг 1500 гаруй аж үйлдвэрийн объектыг зөвлөлтийн тал 1941 онд зүүн тал руугаа шилжүүлж нүүлгэлээ шүү дээ. Тийм. Урал руу одоо баруун зүүн Сибирь рүү бүгдийг татлаа шүү дээ. Энэ чинь одоо маш их
үйл ажиллагаа. Нэг зөвхөн нэг заводыг шилжүүлэхэд 3-4 мянган вагон хэрэгтэй. Тэгэхээр тэрийг чинь зохион байгуулна. Энэ чинь асар их ажил. Тэгээ харамсалтай нь дөрөв би хэлээ нийт газар нутгийнхаа бараг 9% алдахад тэр үчин одоо зөвлөлтийн хүн ам бол бараг 195 сая орчим байсан гэхэд 80 сая орчим нь одоо тэр эзлэгдсэн нутаг дэвсгэрд үлдсэн байна. Тэгэхээр одоо маш их хүнд байдалд орно гэсэн үг шүү дээ. За 1942 онд бол сая нүгэлгсэн нөгөө цэргийн завод одоо босод үйл дээр аж ахуйн газруудаа барих, босгох, химийн ажиллагаанд оруулах гэдэг энэ чинь нэлээд хугацаа хэрэгтэй болно доо. Тийм. За тэгээд Москвагийн дэргэд ялд байгуулсандаа Сталин нэлээд урамшаад ер нь одоо 42 он хаврын давшилтыг хий гэдэг юм шийдвэр гаргаад хэдийгээр жанжингууд эсрэг байсан боловч Харьковын давшилт гэдгийг хийсэн. За Харьковын давшилт бол 42 оны хавар явагдаад за нэг 2 сар орчим явагдаад за мөн буцагдсан. Мөн 600 гаруй мянган лагермын цэргийн албаа гэж олзлогдсон. Тэгээ энэ бол жахан одоо тийм бэлтгэл муутай нэлээд тийм юутай бас жахан сулхан явагдсан операц байсан л да. За энэс үргэлж энэ Харьковын операц давшилтаа амжилтгүй болмогдсон. Германы тал үндсэндээ одоо Москвагаас хурсан юм чинь гол цогцолтой өмнө зөх чиглүүлээд ингээ үндсэндээ Сталинград хүртэл давшлаа шүү дээ 1942 оны намар болтол. Тэр үеч нь Сталин 227 дугаар тушаал гэж одоо хурж болохгүй гэснэг айхтаа тушаал гарч. Үүний улмаас одоо фронтын шугамаас айд зогтсон, анги салбараа орхисон, эсвэл одоо анги салбар нь боцохогдсон ингээл дараалах бүрэлдэхүүн ингээл зөвхөн 42 онд нийтдээ бараг 100 мянган лайрмын албаа хаагч одоо цэргийн хэрийн шүүхээр орж заатуулсан байна. Тэгэхээр байдал бол хүнд зүгээр энэ хатуу арга хэмжээний дүнд бас Германы давшилтыг зогсооход бас хувь нэмэр оруулсан гэж хэлж болно л доо. Ингээ 1942 оны намраас 43 он гортол Сталинградын тулдаа явагдаад энэ бол одоо үнэндээ эх орны агуу их танд эргэлтийн үе болсон гэж үздэг шүү дээ. Анхудаа одоо Германы айрам 6 дугаар айрам боцогдож бууж өгсөн бараг 100 мянга гаруй хүн одоо олзлогдсон байна. За энэ бол үндсэндээ эх орны агуу их танд зөвхөн одоо сэтгэл зүйн суртахууны хувьд хэдийгүй улс төрийн хувьд бол том эргэлт болсон. Ингээд 43 онд болсон гол тулдаа маань Курскийн тулдаа. За энэ бол үндсэндээ одоо Сталинградын байлдаан болсон эргэлтийг нэг мөссөн одоо ялтын зүгт чиглүүлж өгсөн гэж хэлж болно л доо. Ингээд цаашаа том операцууд явагдсан 44 онд бол Белорусыг чөлөөлөх Багратионы операц гэдээ боллоо. За Курскийн байлдааны дараа чинь Днеприйн тулдаан гэж Киевийг чөлөөлөх асар их хоёрлоос хохирол амссан том тулдаан боллоо. Тэгээд Киевээс цаашаа нөгөө зөвлөлтийн хэлт хөрөх хүртэл яасна гişэн явын операц гэдэг том операцууд явагдлаа. Ингээд 44 оны намар ихэд би нэг хэлдгээр нутгаа чөлөөлөд дууссан байна. Ингээд Зөв Европыг чөлөөлөх ажиллагаа эхэлсэн л да. Тэгээд энэ дээр нэг хоёр тийм нэг одоо энэ холбоотн гэдэг маань одоо Оросын холбоотн чинь Англи, Америк хоёр байлаа шүү дээ. За Франц байсан юм уу сайн мэдэхгүй байна. Тэгээд эдгээр чинь энэ гурван хүний чинь 43 он тэр Тегераны уулзалт болсон тий. За 45 оны Ялтих гээд болсон. Энэ хоёр дээр яг юу яригдсан бэ? Одоо дайны дараа одоо хэн ямар нутгаа авах уу? Яаж хоож авах уу гол нь яригдсан юм уу тийм дээ. Тийм ер нь альва дайн байлдаан бол нэг төгсгөл бол хоёр үр дүнтэй л байдаг. Нэгдүгээр тэрвээ дайнд ялагч тал ялагдсан талдаа өрөх нөхцөлийг тулган хүлээлгэнэ. Хоёрдугаарт ялсан тал нь за ялангуяа том гүрнүүд бол хүчний тэнцвэрийг сэргээд тогтооно. За эсвэл хүчний тэнцвэрийг шинээр өөртөө давуу байдлаар бий болгоно. Ерөөсөө дайны үр дагавар бол ямар ч дайны үр дагавар бол ийм хоёр юм дээр л байна. За гурав дахь техникийн асуудал бол та нэгэнд ялагдсан учраас надад одоо төлбөрөө төлөх ёстой. Надад учруулсан хохирлоо та төлөх ёстой гэж. Ийм л гурван
зөвлөл дээр дайны ялалт тулгуурлана. За 1943 оны 11 сараас Тегеранд болсон уулзалтаар бол яг холбоотон 3 гүрэн болвол үндсэндээ одоо дайныхаа бодлого төлөвлөгөөг ярилж тохирсон л доо. 2-3 зарчмын юм дээр. Нэгдүгээр 2-р фронтыг холбоотон хоёр улс 1944 оны хавар Европ нээн гэдгээ мэдгдсэн. За Японид зөвлөлтийн тал бол дайнд дуусны дараа, Европ дайнд дуусны дараа Японы эсрэг дайнд оролцсон гэдгээ мэдгдсэн. За энэ уулзалтын үеэр Сталин анхудаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Рузвельттэй уулзаж танилцсан л да. Тэгээ Сталин бол Рузвельтийг таалагдсан байна. Тэр үед бол Сталин өөрөө мэдгдлээ гэж байсан. Америкийн нэгдсэн улс бол машины орон. Масар их машин үйлдвэрлэдэг болсон. Энэ машиныг бид даваагүй бол би өдөөд ингээд та нартай уулзаж сууж явахгүй гэж. Өөрөөр Америкийн тусламжийн ач холбогдлыг бол тэгж үнэлсэн байна. Гэхдээ 1941 онд эх орны агуулгад эхлэхэд үндсэндээ хоёр улс л бодтойгоор тусламжаа бараг зэрэг зүйл бол үзүүлж ирсэн л та. Энэ бол бүгд найрамд Монголоор тус манай тусламжийн анхны цуваа 1941 оны намрын сүүлээр баха зөвлөлтөд Ярослав Дойны хаан очиж яхад Америкийн танкын ихний 100 танк хойно Архангельскийн усан бомбонд Мурманскийн наанд бууж ирсэн байгаа юм л та. Тэр Сталинград Москвагийн байлдаанд чинь гол өргөж зөвлөл улаан армийг ялахад гол өргөжтгсөн нэг салбар нь Британиас нийлүүлсэн, Америкаас нийлүүлсэн танкуд байсан. Тэр үе чинь зөвлөлтийн улаан арми бол ер нь танкны их дутагдaltaй байлаа шүү дээ. Үндсэндээ зохиолсон учраас одоо кино зураг энэ төр харахад та нар хараарай. Тэн дээр өсөл Британи, Англи, Америкийн танкуд л явж байгаа. За Ялтын уулзалт бол яг хуу төрөний хэлдгээр одоо дайн нэгэнд ялхан тодорхой болсон том гүрнүүд дайны дараа өөрийнх нь нөлөөг хэрхэн яадах вэ гэдэг одоо дэлхийг яаж хаваа захирах вэ гэдэг л асуудал ярьдаг тохирсон шүү дээ. Холбоотон гэхээс гадна зөвлөл холбоот улсын холбоотнуудаас гадна бас Гитлерийн Германд холбоотнууд байсан. Тий. Итали, Япон хоёр тийм ээ. 1941 оны 6 сард эх орны агуулгад эхлэхэд Гитлерийн аримтай хамт хэд хэдэн улсын цэрэг зөвлөл болоод улсын эсрэг дайрсан. За нэгдүгээр хамгийн их цэрэг гаргаж ер нь баг сүүлчийн хүртлээр үдсэн нэг улс бол Румыни. Румыни баг хагас сая цэрэг энэ байлдаанд оролцсон. За Сталинградын байлдаанд Румыни нэг арим байсан. Италийн арим тань байсан л да. За энэ хоёр жоохон сулхан учраас Сталинградын байлдаанд одоо танд амжилтыг хангасан юм бол энэ сулхан хэсгээр нь одоо зөвлөлтийн тал давшилтаа хийж фронтыг цөмөрч, хоригдлыг цөмөрч орсон л доо. За Румыни тал бол ер нь Кремийг эзлэхэд, Севастополийг эзлэхэд Румыни зэрэг голж оролцсон. Ростов-на-Дону хотыг эзлэхэд оролцсон, Таганрог хотыг эзлэхэд оролцсон. За тэгээд үндсэндээ одоо явсаар байгаад 1944 онд зөвлөлт улаан арми Румынд нэвтрэх үед Румыни тал одоо холбоотныхаа гэрээг цуцалж улаан армитай хамтарч фашист Германы эсрэг тэмцсэн байлдаанд орсон л доо. За хоёр дахь холбоотон улс бол Финлянд байна. За Финлянд бол одоо бүхэл дайны туршид Карелийн фронт дээр улаан армийн эсрэг байлдсан. Үндсэндээ одоо финчүүд хүн ам цөөхөн ш дээр 5 сая хүнтэй өрөхгүй байсан мөртлөө одоо маш их шургуу байлдаж байсан. За тэр бас өөрсдийнх нь нэг онцлог хоёр талын харилцааны онцлог юмнууд бий л дээ. За гурав дахь том гүрэн бол холбоотон бол Унгар. За Унгарийн корпус улаан армийн эсрэг байлдааны ажиллагаанд оролцсон. Бүхэл дайны туршид. За Унгар бол ер нь Германы ганц холбоотон эцсийн хүртэл үдсэн ганц холбоотон. За Унгарийн корпус бол улаан армийн эсрэг байлдахдаа за ер нь харгас хэрцгийгээрээ бол ер нь фашист Германаас илүү байсан гэж украинчууд ярьдаг юм байл. За хохирол маш их юмсан.
За зөвхөн одоо Торрент фронт дээр Унгарын тал нийтдээ бараг 200 мянган хүн алуулсан шүү дээ. Энэ бол. За 2 3 4-дүгээрт нь Гитлерийн Герман гол холбоотой хэн байсан гэхээр Словак байсан. Словак бол улаан армийн эсрэг байлдаанд анх 41 онд байлдаан ихтгэхэд 2 дивиз оруулсан. Гэхдээ энэ холигтой яваг л дээ. Гэхдээ Киевд бас их яргал үлдсэн. Энэ Словакийн зэргүүд бол украинчуудын эсрэг бол маш их яргал үлдсэн. За ингээд хэд хэдэн холбоотон. За Болгар бол гол холбоот байсан. Гэхдээ Болгар угаасаа нөгөө Туркийн дарлаас Орос биднийг чөлөөсөн гэдэг утгаараа их Оросуудтай их талтай байдаг учраас Болгарын хаан бол зэрэгээ одоо явуулахгүй гэдгээ хэлсэн байна. За үүнээс гадна одоо Европын бусад орнууд сайн дурынхан зөндөө байсан. За Хорватын нэг дивиз лайн мессер байлдаж ирсэн. Бас харгас үлдгээрээ бол Германаас дутхгүй гэж үзлэгддэг. За тэгээд Норвег, Дани гэдэг одоо сайн дурынхан маш их байсан л да. Герман армид холбоож байсан. Австричууд байна. Брестийн цайзыг байлдаан гэж бид ярьдаг шүү дээ. Тэр Брестийн цайзыг чиглэж авсан Германы дивиз 45 дугаар дивиз гэдэг бол зөвхөн Австри одоо хүмүүсээс бүрдсэн дивиз байсан л да. Уучин одоо Австри армид байсан 4 дугаар дивизийг 45 дугаар дивиз болгоод Брестийг дайрж идсэн. Тэгэхээр Германы армид талд бол нийтдээ бараг сая орчим холбоотныхан зэрэг байлдаж ирсэн. Тэгээ энийг бас дурдахгүй өнгөрөхгүй байж болохгүй. Өнөөдөр яагаад Унгарын харилцаа, Украин Словакийн харилцаа, Украин Польшийн харилцаа юм тааруухан байна. Энэ чинь дандаа түүхэн уг асуудалтайгаа холбоотой шүү дээ. Өнөөдөр ч асуудалтай байгаа. Өмнө одоо түүхэн асуудал байсан. Украинчууд энэ улсуудын харгас үлдчихсэнийг мартахгүй шүү дээ. Газар нутгийн асуудал байна уу? Байна. Тийм. Тэгвэл наад чинь одоо энэ нэг Европын холбоо ингээд Оросд 20 мориг тавих гэхээр Унгар, Словак хоёр чинь ингээд эсэргүүцэд идэх шүү дээ, тий. Тэр чинь одоо энтэй холбоотой бол тарих нь шүү, тийм үү? Ямар нэгэн байдлаар одоо холбоотой гэж болно. Тийм байна. За та түрүү бид хоёр нөө Украиныг ярьж байгаад тэгээд тэнд чинь зүгээр одоо бидний нөгөө социализмын үед ийм суртлах хуулах явдаг байсан л да. Одоо ингээд тэр эзлэгдсэн нутаг Беларусь, Украинд бол одоо тэр партизаны хөдөлгөөн гэж маш хүчтэй юм өрнж Германыг тэр ард талаас нь одоо их тус төхөн болж исэн гэж яриа байдаг. Бидэн тэг заадаг байсан хичээл дээр. За тэгээд тэр дундаа тэр Бандера гэж хүн одоо тэр украинчуудаа тэр одоо бослого хөдөлгөөн юу гэдгийг тэр партизаны хөдөлгөөн яхад их үүрэгтэй байсан юм уу гүм үү тэр талаар Бандерагийн тухай асууж байна тийм ээ. Степан Бандераг асууж ах шиг. Зүгээр эх орны агуулгатанд та түрүүн асууж ирсэн. Украинчуудаар оруулсан хувийн нэмэр юм бэ, оролцоо юу юм бэ гэж. Дэлхийн ер нь эх орны агуулгатанд одоо хамгийн их орол амссан улс маань зөвлөлтийн ард түмэн шүү дээ. Нийтдээ бараг 27 сая орчим хүний алдсан. За хоёр дахь хамгийн их хохирол амссан улс нь бүгд одоо Хятадын ард түмэн байна. 13.5 сая хүн алдсан. За Польш бол 6 сая хүн алдсан. Тийм ээ. Энэ 27 сая орчим одоо зөвлөлтийн ард түмний хохирлыг чинь бараг 9 сая орчим нь украинчууд. Улаан армийн одоо эх орны агуулгатанд амссан нийт хохирол бол одоо 8.5 сая хүн. Энэний чинь 1.3 сая нь украинчууд. Зөвлөлтийн одоо улаан армийн одоо фронт хамгийн том одоо оператив стратегийн одоо тийм нэгтгэл нь фронт гэж нэрлэдэг л дээ. Фронт бол дотроо хэд хэдэн армиас бүрдэнэ. Нийтдээ 15 фронт одоо 1900 эх орны агуулгын үед байгуулагдаж ирсний тал нь командагч нар андаа Украин үндэстнүүд байсан. Тэгэхээр ялтанд бол украинчуудаар олсон хувь нэмэр бол Оросын ард түмний дараа орохоор асар их. Нэг бол бүхэн. Зөвлөлт дуудсан Баатар цолоор нийтдээ 11 мянган хүн шагнагдсан гэдэг шүү дээ. Тэрний чинь 8 мянга орчим нь орсууд байхгүй. 2 мянга нь украинчууд. Тэгэхээр байлдаанд маш их хохирол амссан улсын хувьд бол Украин, Беларусь хоёрыг нэгдсэн үндэстэн байгууллагын одоо бүрэн эрт гишүүнээр зөвлөлт дуудсан
хамт одоо байлгая гэж тэр яалтны уулзалтанд ярьж байна. Америкийн нэгдсэн улс, Британи хоёр бас хүлээн зөвшөөрсөн л доо. За партизаны хөдөлгөөн бол эх орны агуулгатанд улаан армийн ялдыг хангахад маш их хөрөнгө оруулсан мэдээж. Партизаны хам хүчтэй хөдөлгөөн бол хамгийн нэгдүгээр Беларуст байсан. Яг тэгэхээр Беларусь бол бүхэлдээ эзлэгдсэн. Дээр нь бас Беларусь Германы харилцаа бас онцлогтой л та. Тэгэхээр за хоёр дахь партизаны том хөдөлгөөн бол Украинд байсан. Тэгэхээр Беларустай харьцуулахад бол харьцангуй бас одоо хэмжээний хувьд баг гэх нь хайшаа юм зөвхөн итгэхгүй хувьд бол хоёрдугаард орохоор юм байсан. За яагаад гэвэл Украин бол үндсэндээ одоо ч гэдэм шүү дээ баруун Украин, зүүн Украин. Зүүн тал нь бол үндсэндээ одоо Орос үндэстнүүдээр суурьсан. Баг бол үндсэндээ одоо украинчууд тийм ээ. Тэгэхээр Бандера маань өөрөө Степан Бандера бол өөрөө одоо яг Украины өнцөрхөг үзлийг түгээгч Украины тусгаар улс байх ёстой гэдгийн төлөө бол одоо тэмцэж байсан. Хэд одоо юм өнцөрхөг улс төрчлөлтөө. За улс болгон өөрийнхөө түүхийг тайлбарлаа шүү дээ. Тэр дотроо дайны түүх бас өөр. Дайнд ялсан тал нь бол дайныхаа түүхийг өөрөөрөө тулгаж тайлбарлана. Ялагдсан тал бол бас нэг юм ярина. Тэр завсар бас одоо түүхээ ярих улсууд бай. Тэгэхээр Бандера бол энэ зэвсэг тэмцэл одоо партизаны хөдөлгөөнд бол өөрөө биечлэн ер нь орж байгаагүй. Энд чинь одоо Польшд байнуудаа төрсөн. Тэр үед чинь Австри-Венгри эзэн тус гэж байлаа шүү дээ. Тэгээд Австри-Венгри эзэн тус төрсөн, маань чинь Кадич төрсөн, Львов хотод төрсөн. За Украины баруун талчны хүнсрэх тусгаар улс Украин байх ёстой гэдэг хөдөлгөөн ихтэй. Эцэг нь бас ийм хөдөлгөөнд оролцож байсан хүн л дээ. 1920-аад оны сүүлээр одоо Украины тэр хүнсрэх хөдөлгөөний одоо энгийн хөр хэлэх юм бол үс суртлын хэлцээнд гаргал сонгогдсон байна. Тэгээ үндсэндээ үс суртлын нэгдэж үндсэндээ одоо Украин тусгаар улс байх хэрэгтэй. Бид бие даах хэрэгтэй гэсэн ийм л хэд үнцэрхэг үзлийг хэд үнцэрхэг үзлийг түгэж гэдэг нь би яагаад хэлж байгаа гэхээр энэ бодлого хэрэгжүүлэхдээ буруу арга хэрэгжилж байна. Террорист. Тэр үед 1920-ад оноос сүүл 30-ад онд Бандера хинээ эсрэг тэмцэж байсан гэхээр Польшууд эсрэг. Орчин Польшийн мэдэлд баруун Украин орцсон байсан учраас Польшийн одоо дөрөнгөлөгчд эсрэг зэвсэг тэмцэл явуулах гол нь олон хэд ажиллагаануудыг хийж өсөлтөө. Тэгээ баригдаад Бандера ч марга 4-5 жил Польшийн шоронд суусан шүү дээ. Ингээ 39 онд Герман давтлах үед Польшийн шоронгоос сулагдаад тэгээ 41 он хүртэл манай ч бас тэр үнцэрх үзлийнхаа үднэс баруун Украин зөвлөлтөд нэгтчихэж байгаа юм чинь. Зөвлөлтийн эсрэг өвч суртлын том хөдөлгөөнийг өрнүүлэх. За тэгээ мөн террорист ажиллагаануудыг төр үед одоо зөвлөлтийн зэргийн албан хаагчаад шинээр ирж байгаа тэр нам эвлэлийн одоо ажилтнуудыг устгах гэсэн ийм ажиллагаанд хэлсэн л та. Тэгээд 41 оны 6 сард нөгөө гид дээр зөвлөлтийн эсрэг давталсны дараа 41 оны чинь 6 сарын сүүлээр Бандера өөрөө Украины бүгдээр нь хос үлөө гэдгийг тунхаглаад зарласан байна. Тэгээд тэр ч одоо хин хүлийн зөвшөөрөх байд. Гэтэл тэр нь бас Германы ашиг хангалттай зөрчилдсөн л доо. Хэдийгээр одоо хамтарч ажиллахаар тохиролцсон байсан боловч хоёроо ирэх шиг зөрчилдөд. Тэгээ Бандерыг чинь гестапо баримтлаад гэсэн Берлинд гэрээ оройнд байлгаж хагаад дараа нь концлагерт тойроод 44 оны намрал сулсан байхгүй. За улаан айранд аваад ирлээ. Одоо та хоёрын ашиг сургал нэг юм учраас одоо зөвлөлтөх эсрэг та тэмцэс би туслая гэд ингээд сулсан. Тэгэхдээ 1943 онд одоо Украины босгочтой айрам гэж байгуулагдсан. Украины саадуран хэлсэн партизаны хөдөлгөөн хаана хүчтэй байсан гэхээр одооны Донбасс тийм ээ. Донбасс Танаша Кубань Донбасс гэдэг энд партизаны хөдөлгөөн хүчтэй байсан л да. Киевээс баруун тишээ болохоор партизаны хөдөлгөөн 90-аар хурааруулаа авчиж байгаа. Тэнд голдуу хин ноёлж ирсэн гэхээр Украины босгочтой хайр. Саяхан одоо Бандера авчиад гэдэг хэлдэг тэр партизаны хөдөлгөөн илүү нөлөөтэй хүчтэй
хэрэгтэй байсан. Тэр бандеровчууд нь болохоор хэний эсрэг дэмждэг гэхээр Германы арми эсрэг байлдана. За Польшууд ч тэр үед бас партизан хоёр хөдөлгөөн гаргацсан байлаа шүү дээ. Нэг нь одоо зөвлөлтийг талагд дэмждэг, нөгөөх нь барууны талагд дэмждэг. Энэ хоёрын эсрэг бас байлдана. За унгарчуудын эсрэг байлдана. Нөхөө Украинд байгаа унгар, Словак, Румыны арми эсрэг байлдана. Ингээд тал тийшээ өсөж байлдсан. Тэгээд тэр нөлөө нь тэндээ их хүчтэй. Ингээ улаан арми аяанда баруун тал руу давшаад ороод ирэхдээ зэрэг улаан арми эсрэг байлдаж эхэлж байгаа. Ийм учраас энэ бол евро хорааврын хөдөлгөөн. За энийг чинь мэдээж улаан арми эсрэг байлдаж байгаа альва одоо субъект хүчинтэй бол улаан арми зөвлөлтийн тал таатай хамтахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол тухайн улсын одоо түүх асуудал гэх юм уу да. Тэгээ энэ бол их яригтэй. Тийм байна тий. За одоо хоёулаа энэ сэдв рүү оръё. За энэ дэлхийн 2 дугаар дайны үед за одоо эх орны дайны үед гэж ярилдаг. За энэ дээр нэг юм хэллэгийн нэг юм миний хувьд бодоход нэг юм зөрөлдөөн ч юм уу гараад байгаа юм. Эн чинь бол орсоор болвол Великая Отечественная война гэж байгаа юм тийм ээ. Агуу эх орны дайн гэж. Энэ Орос үнэл төрий чинь одоо тэгж нэрлэхээс монголчууд бид нар тэгж нэрлэх нь одоо зөв зохистой юм уу гэдэг би гайхаад байна. Тухайн үед бүгд найрамд Монголд тус халуун улсын эрхцэн үеднээс одоо дундад иргэн улсын бүрэлдэхүүн байлаа шүү дээ. Энэ 1946 оны ихэнх хүртэл. Би түрүүн хэллээ. Дундад иргэн улс 1941 оны 12 сард Германы эсрэг дайн зарласан. Хэрвээ бид олон улсын эрхцэн үед энэ дундад иргэн улсын бүрэлдэхүүнд байсан бол бид Германы эсрэг бас одоо дайн зарласан гэж өөрийгөө үзэж болохгүй юу гэж нэгдүгээр. За хоёрдугаарт бидний гол түшиг маань зөв холбоот ус байсан. Тэгм учраас зовх цагт нөхрийн чанар тань гэдэг шиг хоёрдугаарт бид 1936 оны харилцан туслах протоколтой учраас дайнд нэрвэгдсэн холбоотонд туслах хэрэгтэй. Юм учраас энэ туслах хөдөлгөөнийг бол бид маш их идэвхтэй өрнүүлсэн шид. Энэ дайны туршид бид одоо тусламжийн 6 цуваг улаан армид хөргүүлсэн л дээ. Тэгэхээр зэрэг тухайн үед бол Монголын ард түмэн зөвлөлтийн ард түмэнд улаан армид бол яг л одоо өөрийнх нь эх оронд аюул тулгарсан юм шиг тусалж ийсэн. Тэгэхээр зэрэг тийм шин сэтгэлээсээ тусалж ийсэн учраас эх орны агуу их дайн гэж аль биесээр бид одоо хэлэхгүй ч гэсэн ард түмний донд бол угаасаа тэгж хэллэг бол тогтсон. Тэгэхээр эх орны агуу их дайнд бид ялтыг ханхад бид оролцсон, Монголын ард түмэн оролцсон гэдэг чинь ард түмний бахархал. Тийм учраас энд бол улс төрийн хувьч дээр, түүхийн хувьч дээр, хэллэгийн хувьч дээр би ямар нэгэн зөрөө байх ёсгүй л гэж боддог. Тийм. Тэгээд энэ тэр үед чинь одоо Улаанбаатараас хойш төмөр зам байгаагүй тий. Оросын төмөр зам хаана ирсэн байсан? Энэ хооронд бид нар тэр тусламжаа одоо Оросын төмөр замтай холбохын тулд одоо яаж тэр юмаа зөвлөж ирсэн бол за энэ их сонирхолтой асуулт. Энэ их тусламжийг ба штэ. Маш их хүсэг явж ирсэн гэж байгаа. Маш их хүсэг явж ирсэн. За төмөр Сибирийн төмөр зам бол одоо одооны улаан уд хотод ирсэн байсан шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг бид бол тусламжийг үндсэндээ тэгээ улаан удаас дараа нь хяагт руу төмөр зам татсан байсан л та. Энэ хүртэл бид одоо ердийн хөсгөр бүгдийг хөргөж байсан. Малыг бол дамдаар нь үндсэндээ тууж ирсэн. За босод цоглуулсан одоо ноос ноолрын үед энэ бүх юмнуудыг чинь ердийн хөсгөр төмөр зам хүртэл хөргөж өгч байсан л та. За энэ хөсөг хөргөхөд оролцож ирсэн одоо хүмүүс бас зарим биелтэй амьд сүрэн ганц нэмгийн саяхан хүртэл байсан тийм. Тэр бол одоо үндсэндээ одоо ер нь дайны ард тал ямар байдгүй яг л тэр байдлыг л одоо төвсөлж хэлж ирсэн тийм. Асар хурдан хугацаанд хүрэх ёстой. За өвөл хөөдрөхөөс өмнө эхний хөсгөөд хүрэх та гэдэг ч юм уу. За. Тийм биш юм. За энэ Ялтын гэрээний тухай би танаас тодруулж асууя гэж бодсон юм аа. Тэгээ энэ чинь Монгол улсыг одоо тусгаар тогтнолыг энэ Ялтын гэрээгээр хүлээн зөвшөөрүүлсэн хүн Сталин гээл
одоо бидний чинь тэгээ заагаад өгсөн байж байдаг. А тэгсэн чинь сүүлийн үед яасан гэхээр Америкийн ерөнхийлөгч тэр чанхаа шиг шахаж ээж эний чинь нөлөөний зөвшөөрүүлсэн юм аа гэсэн бас нэг тийм үнцэг баянлаа л дээ тий. Тийм хоёрын яг аль нь үний? Яалтын хэлцээрээр заасан одоо заалт нь болохоор зэрэг Ар Монголын хаалт нутгаар бүгд нэр нь болсон статус квог одоо хадгалнаа гэсэн заалтыг л одоо тэр 3 хүлээн зөвшөөрч харуулж зурсан шүү дээ. За бас нэг заалт нь болохоор Японы мэдээлэл Сахалин, өмнөд Сахалин. За Курилийн арлуудыг. За тэгээд тэр Манжууртайгаа төмөр замыг бол үндсэндээ та зөвлөлтийн мэдэлд шилжүүлж өгнө гэж. За энэ одоо хоёр үндсэн заалтыг хэрэгжүүлэхэд дундад зэрэг улсын ерөнхийлөгч Чанхай шиг ятгах зөвшөөрөх үүргийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Рузвельт авлаа л гэсэн бас ийм заалт байна. Тэгэхээр над гэр хэлцээд чинь тэгээд заасан байгаа байхгүй. Тэгэхээр аль аль нь хэлцэрхэ заалтыг л хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээр тэгэхээр таны над хэлдэг чинь хоёулаа л одоо үнэн байхгүй. Тийм үү. Аль нь давмгаалсан юм бол. Гэрүү Чанхай шиг зөвшөөрөөгүй бол тэгээд бид чинь байхгүй л байх гэсэн. Тусгаар ус болохгүй л байсан баг. Тэгэхээр тэн дээр бас Америкийн нэгдсэн улсын тэр Рузвельтийн үүрэг бол бас мэдгэдэггүйс байсан л да. За энэ та түрүү ярианд ингээд дурдналээ л дээ. Энэ 13 сая хятад хүн амь өргөцсөн гэж. Хятад ч одоо энэ Японтой байлдад байсан билүү те тэр үед чинь те. Тэр талаар ер нь хятадын зэргийн төвөгчд бол дэлхийн 2 дугаар дайн Аз замдад эхэлсэн гэж үздэг. 1937 онд Японы эзэнт гүрэн дундад зэргийн улсын эсрэг довтолсноор дэлхийн 2 дугаар дайн Азад эхэлсэн юм аа. Ингээд энэ бүр 45 хүртэл одоо үргэлжилсэн гэж. Тэгэхээр 1937-оос 1940 он хүртэл Японы эсрэг тэмцэлт нь дундад зэргийн улсад Сталин зөвлөлт холбоот ус цэргийн зөвлөгөөтэй маш их тусламж үзүүлсэн л дээ. Зөвлөлтийн олон нисгчтэй тэнд байлдаж амиргдсан. За 1941 онд Япон зөвлөлтийн орон төвөөс их гэрээ байгуулсны дараа нэгэнтээ одоо өөртөө дайдаж байгаа Японтой харилцан үйл довтлох гэрээ байгууллаа гэж Сталиныг буруутгаад Чанхай бол Америкийн нэгдсэн улсыг одоо дэмжих түших дайны ажиллагаанд тэндээс тусламж авах юм бодлогод шилжсэн. Ингээ 1941 оны 12 сарын 7-нд Япончууд Перл Харборыг довтлсны маргааш нь дундад зэрэг улс Герман тайлбар тань зарласан л та. Ингэснээр дундад зэрэг улс чинь холбоотон болж байгаа байхгүй. За үүгээрээ дундад зэрэг улс зөвлөлтийн бас дайны Гитлерийн фашизмын эсрэг дайнд холбоотон болж байгаа. Гэхдээ тэр үед бол дундад зэрэг улс зөвлөлтийн харилцаа тийм таатай байгаагүй л дээ. Маш таатай байгаагүй. Тэрнээс гадна бас Сталин зөвлөлт толгойд улсын коммунистийн харилцаа тэр үед бас Японы эсрэг тэмцэл явуулж ирсэн хятадын коммунист намынтай харилцаа бас тийм таатай байгаагүй. Аль алинтай нэг таатай байгаагүй. Яг гэхдээ та нар Японы эсрэг тэмцлийнхаа үзүүрийг чиглүүлэх хэрэгтэй. Хоорондоо битгий байлдаач. Эхлээд Японогоо ялчгаа дараа нь иргэний дайны асуудлыг одоо шийдэчээ гэдэг юм асуудлыг Сталин тавьдаг байсан, Рузвельт тавьдаг байсан. Гэхдээ тэр хоёр хоорондоо нэг эвгэрээгүй л дээ. Тийм учраас зөвчлөр иргэний дайн гэдэг маань одоо Чанхай шигийн албан ёсны засгийн газар нөгөөх нь Мао Цзэднэр тодорхойлуулс одоо ардын хувьсгалч идэх үү юу гэх вэ? Тэр хоёр хоорондоо байлдаж байсан юм тий. Тэгэхээр зэрэг үндэсний эвдэрлэх чухал гэдэг үүднээс энэ хоёрыг эвлэрүүлэх гэж том гүрнүүд нэлээд бас дайны байд үүдсэн л дээ. Бас зохицуултыг хийж л байсан. Тэгэхээр зэрэг эх орны агуу их дайнд дундад зэрэг улс бол ямар нэгэн байдлаар лайрмын талд
цэргийн юм уу ямар нэгэн байдлаар хамтарч ажиллах тусламж үзүүлээгүй. Гэхдээ хятадын иргэн олноороо улаан аримд бас албааж ирсэн. Тэгээ яагаад гэвэл чинь хойсглын үед 10-аад онд 20-аад онд одоо зөвлөл холбоо тус гараад явсан хойсгож үзэлтэй олон хятадын иргэд байна шүү дээ. Тэд нар бол улаан аримдаа сайн дураараа дайжлах маягаар олоороо байлдаж байсан л та. Тэг би саяхан нэг зураг харсан чинь энэ Америкч бас техникээр хятад тусалж исэн юм биш үү тий. Тэр мэрийг жишээлбэл бидэнд ерөөсөө заадгүй байсан. Сая л одоо мэдж авлаа шүү дээ. Ер нь Америкийн нэгдсэн улс одоо жишээл дэлхийн ойд хуулийн туршид Америкийн нэгдсэн улс 227 мянган танк үйлдвэрсэн байна. За Герман бол 30 мянган танк энэ 4 жилчтэй. Зөвлөл холбоот улс бол нийтдээ нэг 100 мянга орчим танк үйлдвэрсэн байна. Тэгэхдээ танкны хохирол гэдэг чинь маш их. Дайн дуусахад хэдийгээр дайны туршид 100 мянган танк үйлдвэрсэн боловч улаан аримтны зэвсгэлд бол нийтдээ нэг 15 мянга орчим танк байсан баг. Бусд нь бол бүгд дайны туршид бол Америкийн нэгдсэн улсаас зөвлөл холбоот улсад нийтдээ нэг 10,000 орчим танк. За англичууд бол 3,000 орчим танк нээлүүлсэн байдаг юм л да. Гэхдээ хамгийн гол юм улаан армийн тээврийн асуудлыг хэн шийдэжсэн гэхээр Америкийн нэгдсэн улс шийдэжсэн. Дайны туршид нийтдээ 350 мянган хүн даацсан Studebaker гэдэг ачааны автомашин нийлүүлсэн. Тэр үеч Маршал Чавес бас 44 он ихээр хаа Москвад ажиллахдаа над Ленд-Лизийнхаа машинаас над нэг 50-ыг өгчөөч гэж Сталинаас гуйсалдаа заадах нь би 50-60 барах гэж чамд 30-ыг өгөөгээд өгжлээсэн тий. Тэр машинууд чинь бүр 60 он хүртэл манад явж лээсэн. Тий. Анар кино юм дээр харсан бол одоо зөвлөлтийн жанжингууд цэргийн удирдлагууд бүгд Америкт үйлдвэрсэн Willys гэдэг нэг 4 судал машин тэргээр явж байгаа шүү дээ. Тэр машин тэгээ Dodge машин. Тэгэхээр нийтдээ одоо дайн зарцуулсан нийт зардал одоо бүх техникийн юу гэдэг юм да эд мархааны чинь мараг 4/1 нь Америкийн цус хангасан байгаа зөвлөлтөд. За үүний нэг адил хятадын армийг бас зэвсэг техникээр хангаж ирсэн. Америкийн нисгчний арми одооны Мьянмар улсад байрлаад эндээс Япончуудыг бөмбөгддөг байсан л да. За та тэр 2-3 минут үлдсэн байна. Энэ сүүлийн асуулт. Энэ Америкч ингээд тэр тусламж өгөхдөө тэр ленд лиз гэж хууль гаргаад тэгээд өгсөн гэж тэр чи одоо өр шир байв уу эсвэл буцалтгүй тусламж байсан юм уу? Тэр бол одоо барьцаалах зээл. Энэ зээлийнхаа төлбөрийг зөвлөлтүүд ус дайны дарааш төлсөөр байгаад тэгээ Оросын холбооноос төлсөөр бол 2008 онд төлж дуусгасан шүү дээ. Тийм үү? Тий. Бүр дуусгасан юм уу те? Тий. Зээл байхгүй. Тэгэхээр зээл тэр үед авсан зээлээ төлсөөр байгаа саяхан төлж дуусгасан. Тийм учиртай юм уу те? Тэгээ тэр чинь Сталин хөлтөд буцааж өгөөгүй юм гинлээ гэсэн бас нэг юм. Үгүй. Тэгвэл төлсөл юм байна те. За баярлалаа. Тийм манай өнөөдрийн нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч энэ дэлхийн 2 дугаар дайны талаар энэ тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны цаашдынхаа судалгааныхын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.